видите пропас. Хатаж Хатица вот. юу нэхэд оноо та. Юу харч удаа бас. Якие проблем? Добрый? Дуунамөр гэж явлаад аа. Юу ч байхгүй байна уу? Чи том зогсоод биш юм байна. Эй, за сайн уу манайхаа. За ажил маань ихэлсэ. Одоо хэдүүлээ. Машинахаа бүх одоо янз янзын юмнуудаа зэгцлээд дээрэс нь явахтаа бэлдээд ачаа мачгаа бас ачаа. За, let's go. За ямар ч үсэн би машинаадынхаа юмнуудыг ерөнхийдөө бас хөөрхөн зэгцлээд янзлаад ер нь дууслаа. Тэгээ одоогоор болохоор машины доторх нь залгуур малгуур гэж ажлын утас муцаа цэнэглэх гээл тиймэрхүү юмудаа дөнгөцөө янзл дуусаа тэгээд нэг юм бичлэг хийх завтай боллоо манайхаа. За энийг хийшээ тавьчих. Усаа хийж авъя. Амар амцсан гэж. Энэ хараа. Энэ машин маань хүний машин байхгүй. Одоо энэ чинь ингээ миний хэд дэх машин болчихоо. 11 дэх машин болчлоо манайхаа. Арай л машин сольж байна тий. Одоо миний өгөх одоо надаа өгөх машин маань Францад эвдэрсэн. Тэгээ засвар хийгдэж байгаа гинэ тэнчэнэ. Дуудлага очицоо. Тэгээ тэр машин хурж ирэхлээр засвар масвар нь дуусаад бэлэн болохлээр чамд буцаагаад өгнө. Тэр утал ямар ч байсан сул энэ машиныг унаа ээжээ гэж тэгжин тэгэхээр надаа заал гэлээ. Ямар үгүйгээр гүрэлтэй нь штэ тийм хүн байгаа ш. Тэгээ одоо ингээ 11 дэх машинаа аваад Австрид 2 машин буулгаад үлдсэн 5 машинаа евро Унгар руу буулгах нэ хэдүүлээ. Одоо тэгтээ опс руу ороод камина хүлээж авах тийм хууц гэж байдаг. Тэр хууцаа авангуутлаа хүлээж авах чи ямар байсан гэ тэдрээгээ бүгднгийн ерөөхдөө бүртгэнэ гэсэн үг тэр хуудсан дээр. Тэгээд буцаагаад диспетчертэй тэр цаасаа өгдөг байхгүй юу. За хэдүүлээ машиныхаа юмнууд гэс янзлчаа тэгээд явцгаая. За манайхаа малгаан дээрээ тогтоосоо. Гайгүй харагдчих шиг юм тийм ээ. Зам маа янзын л харагдчих шиг. Юм янзлцгаая. Уцаа яшигээ. Тэгээд ажлын цаасаа аваад машинуудаа хараа шүү дээ. Хямалч. Утаснаас илүү ажлын цаас нь хамаагүй хөнгөн байгаад байт юм аа. За, усаа. Ямар ч юм хоошоо далтыг бол одоо энэ ч хараа машин дотор ингээ хийчихсэн тэгээ түн гот ингээ дуурайд идэх байхгүй юу? Амар ядаргаатай. Тэгэхээр заавал ер нь гадаа машинаас ер нь гадна өөр газар хийхгүй болдгоо юм. Одоо энэ тэгээ нэг хүний машин учраас ингээд хоёр талынх нь зайн тэр чигээрээ амар их юмтай юм гэлээ. Тэгээд би сая энэ интеллигийн судлаад ийм зайтай болгосон усаа юм. Тэгээ нөгөөх нь болохоор ажлын машинд хийж өгөөд явуулсан. Ямар ч байсан усныхаа нэг заг гаргаад аваад тэгээд болсон ба манайхаа. Ус нь ч явах вэ? Нэг асуудал ш. За энийг л замдаа хайж маянда. Амар муухай дуурж байгаа чинь хоорондоо үргэлээд та замаа. Би яаж яхад миний муухай үргэлцсэн чимээнд дургуй хийхгүй. Сонсч чаддгүй юм чимээ. За шүү ус маань батчлаа шүү. Савыг харин яах байсан бэлээ. Энэ савыг энэ ч надад ирэхгүй шүү дээ. Энэ савыг өгч явуулах гэсэн шүү дээ. Энэ сав нь нөгөө талынхад нь багтахаар байсан уу? За үгүй цаа. За яг таарлаа та. Нөгөө талын юмд нь багтахаар байсан бол энэ талд нь хич. За энэ машинтаа нэг 7 хоног ажиллаад нөгөө машин маань засвар масвар нь болоод зүгээр болоод хүрээд ирвэл тэгээд болоо шүү дээ. Ийш багтахгүй юм шүү дээ. Энийг нь өгч явуулах байсан шүү дээ. Болоо. Цаашаа чихээд ч орохгүй юу? Шиг юм гэж байх уу? Энэ завсар хичт юм уу? Коолын чи. Энэ хийж болох юм. Унж монох юм гэж байна. Яг энэ юмны завсар оруулах гацч болох гэдэг юм. Яа тэгэхээр би одоо өөрийнхөө усаа энд тавих байхгүй өөрийнхөө савтаа усаа. Тэгэхээр энэний хэрэг ерөөсөй байхгүй болчихсон та. Сая энийг үгүй явуулахгүй. За.
Ямар ч зэнийг аваад тийш явъя. Тэгээд зандаа уучраа болоо доо. Түрүү нэг ажлын машин байсан юм аа. Тэр ажлын машинд нь хийгээд явуулаадах хийгээд. Усын надаж асгач тийм арай хөнгөн. Тэ стop болохоор юм чи. Түүхтэй хүнд өргөдөх юм. За. Одоо хэдүүлээ опс орно. Явж нөгөө нэг бичгээ авч хүлээл гэж өгсөн авсан гэдгийг бичихгүй бол дараа нь им итэмийн асуудал гарвал би өөрөө янз бүрийн асуудал орох учраас өө шүү нөгөө машин чи энд энэ юм хийч. За энэ цүнхтэй хамт байсан. Ингээд давхар тавьчих. Энэ цүнхтэй юм саяны хүний хөхгүй. За. Одоо явцгаая да. Манай хамт ирсэн залуус юмаа бэлтэж ах шиг байна. Машин тэргээ цэвэрлж байна. Цэвэрлээгүй үлдээсэн юм шиг байна да. За, бакаа. За. Одоо очиж нөгөө нэг бичгээ аваад тэгээд явцгаая. Бичгээ авсан манайх. Энэ бичгээр л нөгөө нэг камины гимтэл яасан ийсэн дээ. Юу вэ? Тэдний бүгднийг ингээл бичгийг бичээд дугуулахын дугуулаад тэгэл орхиндоо манайхаа. Хөөш. Хацсангуу. Авса гайгүй байна. Гадаа нөгөө халуун дулаан тэжгүй байна. Тэр нөгөө нэг сарвстан малган дээр анх удаан тогтоож байгаа учраас ингээ дээрээс ингээ дараад идэв юм. Тэр жоохон төвхтэй. Гэхдээ яг хөө бичлэгээ хийж байгаа юм чинь гүрийгээд өнөөдрийнхөө бичлэгийг хэдүүлээ гоё дуусгана заяа манайхаа. Тэгээ одоо камина сайхан шалгачаад тэгээд машинуудаа цогсоолоос нь хайж очоод тэгэл ачиж шүү дээ манайхаа. Барапа хамгийн эхлээд ерөөсөө машин асаагаад ажлын карта хийгээд энэ бас нэлээд шахагдсан юм те. Дээрээс нь дарсан юм шүү. Гэрэл тохооноос шалгахаар эхлээд ирнэ. Процесс нь явагдана да. Энэ тэгээд машин нэг түлхүүртэй юм байна. Нөгөө түлхүүр нь байхгүй. Нөгөө жолооч маань санаандгүй байдлаар аваа явсан гэдэг тийм мэдээлэл ирж байна. Ямар ч хий байхгүй учраас хүмүүс нь болохгүй. За одоо хийг бодлооч тийм ээ. За тэр оронд хэдүүл ажлын карта байна. За ажлын карта аваад. Өөчөө хатгацсан. За одоо машина 5 минут контрол жагаал гэсэн үг нэрээ. Энэ машин маань 950,940 явсан машин юм байна те. Шинээр ирж. Оо сандал маань өргөгдөөд шүү дээ. Тийшээ босоод ирдэг юм шүү дээ манайхаа. За гэрлүүдээ бүгдээ насаацсан. Одоо аваараа татна. За бууж шалгацгаая. За их гэрэл бол зүгээр байна өө. Угаасаа одын гэрэл нэг ойрын гэрэл шатсан бол тэр дээрээ гэр шатчлаа гэсэн мэдээлэл ирдэг байхгүй. Энэ мэдээлэл байхгүй байгаа учраас ерөнхийдөө гайгүй байна гэж харж байна. Одын гэрлээ. За тохойнууд маань бол асуудал бүгд асч байна. Би энэ хоёр гэрлийг одоо өөрийнхөө ойлголтоор л ярьдгийг чих гэж яриад байдаг энэ хоёрыг. Энэ чихний хоёр гэрэл чи ерөөсөө маш чухал шүү дээ, тэ. Яг нөгөө нэг баримжаа авдаг чиргүүлийнхаа төгсгөлийн энэ хоёр ерөөсөө асханд маш чухал байдаг шүү. За ер нь бол гайгүй байна. Дажгүй байна. Дээшээ гараад нэг харчдаг юм уу? За ерөнхийдөө дажгүй харагдаж байна уу? Тийм ээ манайхаа. Асуудалгүй байна. За одоо ороод юмаа бөглөж штэ. Оо ийм шар гэрэл асдаг байхгүй. Энэ ч юуны гэрэл асч байгаа. Оо хинараа төрш байхгүй байна. Төрш мөшөөс ах тийм. За яах байх. Чичээ. Холын гэрэл юм бах та. За холын гэрэл үзье. Холын гэрэл зүгээр асч штэ. Энэ нэг жижиг гэрэл мэр шатсан юм шиг. Нэг хахтар асуудал үүсэхээр үгэлэх шиг байна. За юмнуудаа бичнэ. За бүх хэмжээтэй болсон манайхаа. Одоо машинуудаа гяс арчна. Тэгвэл ажил маань бүр оройтлоо. Оо бэлэг аваагүй шүү дээ. За. Чиний машин ямар ч түр унаад аваад ирсэн юм аа. Одоо энийг арчна. Ялцуулнаа. Өнөөдөр амжих нь үгүй юу? Эхний буулгалтаа ямар ч хийж ин дараагийн буулгалтаа харин амжих нь үгүй. Амжихгүй бол тэгэл маргааш өглөө эртгэж шиг буулгана да.
За. Нэг одоо хойшлуулна. Тэнгээс сайхан хойшлуулаад. За. Одоо болсон баха. Нэг отлоо өргөч. За, let's go. За, дэшээ гарч нэг бүтэн чеклээ. Асгаруулах болохгүй байна. Нөө. Ашгүй. Татлага маань ч гэсэн гоё шин татлага байна. Тэгэхээр ер нь хийх гоё асуудал байл гэсэн үг те. За, лимузингээ ачаад та манайхаа. Лимузин гэдэг ач тийм чаа. Шалгасан айн бол асуудалгүй байсан шүү. Яа, дээр үерийг харалтаа манайхаа. Янзын мод. Хатл мэтлээ. Судлаж явах өргөч. За. Төлөө авахгүй бол төлөө хахлаа штэ. Яа, энэ нарны яг талд байсан энэ хэсэг нь амар халуун. Хараа өргөж штэ. Малган дээр тогтооцсон чинь ачиж мочиж байгаа болтой юм. Дэжвар гэж байна манайхаа. За, ийм их болох. Болохоо. Гол нь яаж буух вэ? За, буухан ч яах вэ те. Гол хой таалгаараа. Бууна. Өнгөр багтах нь. Арай л багтахгүй биш юм. За, хой таалгаараа буухаас өөр харахгүй юм байна да. Яа, толгой. Суба. За. Ингээд боч. За. Нэг шууд хэлнэ. Хотлыг 2 дугуйг нь хэлэхэд ер нь хангалттай. Толгоон дээр орж байгаа машины өрөө игээд ингээл хэлээч шүү дээ. Утгуугаад байгаа. Би энэ очих. Мач. Одоо нөгөө тал. Энэ дээр ингээ маш болгоомжтой байх хэрэгтэй. Яг энэгээр опуудаа ер нь бол зорчих гад байдаг. Тэгээд аль болох болгоомжтой өөр юм шиг байхгүй. Яаж хийж байгаа? Яаж? За усаа. Энийг авчт юм уу? Уртлыг энэ хоёрыг авангуудлаа. Уртлын дугуйг нь энд суулгач. Тэгвэл хамаагүй дээр болох. Явна. Дараагийн машин өсөөл нь хэдэн номер дээр нь харцгаая. 1228 гэдэг зогсоолтой байгаа юм байна. За. Авцгаая. Тийшээ харж байна манайхаа. 528, 592 гэж байгаа. Тэгэхээр ийшээ ихсээ явж байгаа. Бүх төр цаана угаал гэсэн үг. Замдаа хэдүүлээ гой машин үзнэ. Оо би таяр тараа. Энэ машиныг та хараад ер нь санаж гин үү? Сайн нөгөө нэг хэсэг амар од болоодсэн шүү дээ. Ким агент гэх те. Тэр кинон дээр гардаг машин чи энэ байна манайхаа. За тэр энэ болохоор харна. Та тэр киног хэрвээ үзвэл тэр машин чинь яг энд биш үү заяа манайхаа 360 мар камер амиртай. Энэ болохоор ерөөхдөө шивэдэд үйлдвэрлэдэг хятад машин гэсэн үг. Доторх моторх нь бол янзын энэ бол солиотой ярих юм байхгүй гараа. Дээр мөн тэр чигээр шил. Тэгээ зөвдөлтөө өрүүлтэй бүх юм нь одоо смарт. Тэгээд бүрэн цэглэхаан тийм машин юм билээ. Би нэг бичлэгэн дээрээ энэ шүү дээ. Нэр нь Polestar 2 82 кВт 220 кВт гэсэн. Би нэг бичлэгэн дээрээ энэ машиныг ер нь бол танилцуулаад яриа мэрэ хийгээд зураг мураг те бичлэг хийгээд оруулсан байгаа. Та хэд тэрийг YouTube-ээс бас үзэж болно те. Энд нөгөө нэг хятад машин ер нь яг байдгүй нөгөө гэд те танк манк 300 400 700 700 ч үлгэр тиймэрхүү машин зэ огт байдгүй. Одоо тэр Leopard хам авч. За. Хөөх. Энэ хоёрт янзын гоё Porsche биш нахаа энэ хоёр. Энэ Porsche ихтэй хараа. Porsche ч гэлтгүй энэ спорт машин угаасаа бүр амар хатуу юм блэ.
Харахад л амар гоё заяа. Тэгээ унахаар ерөөсөө амар тийм ингээд нэг юм тав дуухгүй. Жохон юм донслон гол зүгээр дүв гэл зүгээр дотроо амар донслоо мэдэрдэг. Би бол ерөөс яг ийм хатуу төрлийн машин унах тийм хүн бол биш үлээ. Ер нь бол мэдсэн ойлгосон өөрийгөө бол. Яалтчгүй л зөөлөн имрүүл зүтгэдэг хүн байлээ. Тэгээд хараа саяны энэ хятад машин байгааз тэр хятад машиныг Volvo-гийн яг энэ загвартай хүмүүс андуураад байдаг. Хэлбэрийн хувьд угаасаа амар төстэй. Яг тэгэхээр энэ Volvo ч бас шивэд машин шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын хэлбэр нь мэлбэр бол хийц мэц ер нь ингээд харахад бол төстэй зөө. Гэхдээ доторх моторх нь бол зүгээр шаал ондоо хоёр машин байна. Тэр шаал ондоо хараа. Үнэр нь хүртэл шал өөр байдаг байхгүй. Одоо энэ шинэ машины үнрүүд ч гэсэн дотор нь ороод суунгууд мэдэгддэг шүү дээ. Үнэр нь хүртэл шал ондоо байдаг шүү манайх. Заяа. Ямар ч үсэн ингээд амар адилхан харагддаг болохоор хүмүүс андуураад байдаг. Наадах чинь Volvo-гийн машин шүү дээ гэд. Ганц нэг тийм Mercer комментууд харагдчихсан шүү манайхаа. 1227 28 нь хамгийн цаана байгаа юм шүү дээ. Яа энийг сайхан амт өнгөрлөө дөө. За зүгээр. Хэдүүлээ бас BMW M4 ачнаа. M4 хідэн ширхэг вэ? 2 ширхэг M4 биш тийм нэраа. 2 ширхэг M4 хэдүүлээ ачин заяа. Бас л янзээ сайхан амтан байгаа штэ манайхаа. Z4 M4 28 энэ байна. Энэ машин байна. 0503 0503 за мөн байна. Хамгийн чухал юм нь ерөөсөө обод. Обод л ерөөсөө сэвгүй байх хэвээр. Бусд нь яг нөгөө даатгалтай учраас бас арай гайгүй Mercer жижигхэн зураас байвал тэр нь даатгалаараа шийдэгдээд явах асуудал учраас обод бол ерөөсөө ямар ч хайр байхгүй зүгээр шууд л жолооч цалингаас 100% хамаардаг байхгүй. Хэрвээ том гэмтэл бол тэгэл бараг 2-3 жил цалингаасаа мэдгэдэггүйгээр жоохон хасуулж ээж тэгээд тэр нь дуусаж төлбөр нь барагдана гэсэн үг байхгүй энэ ободны. Одоо энэ обод чинь тэгээд 5000 евро мөрөг үнэтэй шүү дээ энэ хараа. BMW-гийн ободнууд амар үнэтэй тэр. За ерөнхийдөө дайжгүй байна. Явцгаая. Би тэнд харагдаж байна. Энэ чинь бас яг адилхан энэ дээвэр нь шилийн юм байна. Төрөний загвартаа. За тик санаа хэвэл. Кэлцэл шүү дээ. Юу аах вэ? 7 ширхэг юм шээ. Дор нь ачих штэ манайх. Одоо энэ нөгөө нэг ачлтын мод гэж байдаг те. Тийм тохиргоотой байдаг учраас бид нар чинь хурд мурд нь 30-аас дээш биш гарахгүй. Яг тэрэн дээрээ тааруулаад барьсан битгий. За энийг бол хэдүүлээ хоошоогоо ухраагаар нь агуулна. Юу болж байна вэ? Азар бас жижигхэн BMW-нүүд байна шүү намхан. Нөгөө том BMW бол амар өргөн штэ. За. Талаа орооч. Дач штэ гэхлээ. За уртлын дуугаар яг энэ дээр суулгачвал тэгээд болно да. Хоотлын хоёр маань хоорондоо хөвчгүүлээ багажаараа. За нэг суусаа. Одоо бууж хэдүүлээ. Яг тэгшгэн байна уу? Тэрийг шалгая. Ава. Энэ маань хэр зайтай вэ? Оо янзаг. Яг гоё юусан. Уртл маань. Болно. За асуудалгүй. За газ хоёртлын эхлэвч. Юу байх вэ? Тийм ээ манайхаа. За уртлаас. Энэ төмрөөр машина зурчих гээд байд штэ яарч байгаа. За их хараад байж байна. Зүг. То. Энэ огод
Энийг ингэж далд хийхгүй бол би чи ингээд салхинд хөдлөөд энийгээ зураа ичдэг байхгүй. Тэгэл машин гинтээс ирэхэд орно шүү дээ би чаа. Одоо тэртлийн уртлын дугуйг бэхлэн. Тэгэл энэ хоёр болно доо. Эвтэйхэн шиг явахгүй тэгэл. Нэг хөл алдвал энэ доошоо уны шүү дээ манайхаа. Болгоомжтойхон шиг л байна. За. Энэ мөн хурч яагаад наасцсан юм бэ? Яг цааш тавч тийм үү? Энэ затлах чинь дугуйгаа голжих хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй болохоор нөгөө тавт маалтанда уулгаад угуунаас ах гарчих магадaltaй. За. Босоо манайхаа. Энийг уулгаад тэгээд дараа ч орж ирэх машиныхаа дугуйг ийшээ суулгах чинь шүү дээ. Одоо энэ хоёрыг суулгасан шигээ. Нэг ингээ юмас урчвал амархуу. Зүгээр доорн гэлзуулаа л хийчих. За одоо нэг хойш татнаа. Нэг хойш татах ухаатай юм байна. За одоо ийм байвал хоёр хамар нь яахаар вэ? Бас л явахаар байна шүү. За одоо болох хаа. Арай жоохон богиндуу машин байна уу? Одоо ийм дөрвөлөө явна гэдэг. 449. Ойрхон байгаа маань. Энэ нэгнэнд байгаа маань. Дараа нь болохоор энэ 320 руу яваад нэг үст. Энэ 320 ямар юм бэ? 49 BMW 320D X Drive гинэ. Энэ биш үү? Энэ чинь гайгүй. Их ахтар урт биш юм байна. M4. Энэ хоёроо төгөө шууд аччихна одоо. 8811. 8811. За. Зүг байна. Энэ хоёр чинь гайгүй байна. Лимузин шиг урт байгаад байна гэж бодсон чи энэ хоёр гайгүй байна. Энэ чинь бас бензин юм байна. Дизель бол биш юм байна шүү. Тэгмээрсэн да. Сайхан идэх шүү. Обод бол асуудалгүй. За. Чицгай. Улбар шалгахтай шүү дээ. Солиотой юу манайхаа? Янзгоо. Яа, илүүхтэй бол алах нэ те. Яа. Асай. Доо мос солиотой шүү. Яа, игээд байгаа юм бэ? Яа, янз юм байна. Тик-так. Яа, энэ тэгтээ намхан учраас саяны нөгөө нэг суулгацсан байсан нүхвэ штэ тий. Тэр маань жоохон томдож магадгүй шинжтэй байна. Тэгтээ орж энийг суулгаж байгаа л үзье да тэр нөхөө. Энэ тэг амар хатаа байт юм аа энэ спорт машинууд. За. Давхар л дөргөөд нь шүү дээ. Зя. Одоо бууж доотлол мотлыг хараа да. Нөгөө арай ойрхон байвал суулгах нөхөө жоохон жижигхэн болох уу гэх мэтчлэн юмар бодоод харна шүү дээ. Амар ойрхон биш үү? Та жоохон хоошоо ухраагаад нөхрийн жижигхэн болгоё. Хүрцэн байна. Тэгээ нэг ахтар асуудал болоогүй баха. Эн чи яаж яхад ямар тостой байсан бэ? Ингээл юусэн хамаг юм тосоолол явна шүү дээ. Одоо эн чи ингээд тэгэл машин тэрэг доторхойг нь тосмос болгоол. Тэгэл нөгөөх нь гимтэл дэмэж гэдэг утгаараа над дээр асуудал ирээл. За одоо тэр нөхөд жижигхэн болгоно. Энэ өөрөө намхан машин учраас нөхрийг нь заавал жижигхэн хийх шаардлага гаргаал гэсэн үг дээ. Энэ тооч 1 2 3 4 5 10 1 2 3 4 5 6 7 8 9 10 за яг болно. Угшаа ганцхан хаадлаад оруулж штэ. За дэлгүүр нь байна уу? Дэлгүүр шанаа төгж штэ. За одоо харж байна. Одоо штэ янзын яг болсон мод займаа. Энэ хоёрын зай маань жоохон ойрхон харагдаад байна. За
Энэ нэг юм хүү зэ. Хойноо дахиад нэг яг ийм орно гэхээр болох юм байна. Гарахаар л гэж байна шүү. Одоо энэ чинь ийм нүх гаргаа шүү дээ манайха. Бараг нүг энэ талтаа ингэж гарах юм шиг байна. Талтаа гарч иж урагшаага гайгүй болохоор ах шүү хэ. А тэгэл иймэрхүү янзаар өстө бүүн тооцоол шүү дээ энэ чи. За дараагийн эм дөрөв маань хэд дээр байлаа? 1222 дэх зөксөл дээр байсан. Бүр цаашаа байгаа. За 26. Үүс янзын эм тав биш та. 25, 24, 23, 22. Оо энэ биш үү? Оо нөгөө нэг түрүүний сайхан амтан чи биш үү? Хараад өнгөрсөн шүү дээ. Тэг хэдүүлээ. 5288. За мөн байна. Ободнуудаа сайхан шалгах чинь. Халтарлах шүү. Старч. Түрүү антам. Тай. Сайхайт. Бас бензин. Тэг тавчуу. Яг адилхан шар өнгөтэй юм шүү дээ. Янзаас ч нөө яг адилхан байна. Энэ үг чинь харман картон гэж юм. Hermen гэж юм. За. Хооцгой. Дөрөвдөх машин. За, нөгөөдгөө гаргасан манайхаа. Энэ хараа хоошоогоо бүкс нь бүр ийм амар илүү гарч штт. Доотлын зай маань ч гэсэн дайжгүй л ах шүү. Урдаа хэр зайтай байна. Урдаа хөрхэн зайтай. Энийг чинь жоохон урагшлуулчихаар хойдлын бүкс нь бас жоохон наашлаад ирэх юм тий. За. Газ бэхлээ хийчих манайхаа. За, жоохон зайг нь шахаад юм. За, ийм байх болно нөө. Одоо яг дайжгүй болж шүү. Яг болж байна. За, бэхлээ. Эндээс нэг юм аана. За, ингээл хийчихвээ. Яа, энэ хөргүүрийнх нь нөхмөхийг хараач та манайхаа. Солиотойгоос. За болсон манайхаа. 4 машин аччихлаа. Одоо дэшег өргөнө. Одоо доор 3 машин ачаад тэгээд дуусна та. Аа, хүнд биш үү? Ийм юм гэсэн шиг. Тэр манай Монгол ах явж байна. Ажлаа авах гэж байгаа юм та. Энэ юм шиг байна да. За, одоо энэ дэйтлийг аваад тавьчих шүү дээ. Эдрийг чаас хаачна. За нэг усуугаад тань. За 28-ыг авсан. 1054 гинэ. Цаашаа гэнэ. 1054, 55, 54. За энэ юм байна да. 84, 43, 44. За мөн байна. Энд чи хөөрхөн жижиг хэд байна штэ. Энийг баг тэр юуныхаа араас нь ачиж болохоор л байсан байна. Сайн нийт. Тэгсэн бол арай жоохон богинохон гарах шинжтэй байж. За яг. Сайхан тойруулаад нэг шатлах чи. Зураас мураас бол харагдахгүй л байна. Гайгүй нэ. За энийг ачицгаая. Урдлын гүприйн доогоор нэг шалгах тийм үү? За дэжгүй байна уу? Let's go. Нэг сүртэй дуу муу байхгүй байна уу? Ер нь энгийн л загвартай юм байна. Лүк мөг байхгүй те. Дэлгэцэн харин юм гоё. Уртаараа байдаг те. Би юм бийгэх. Сандлаж авах хөргөч. Явцгаая. За тэгээ сая юу болсон бэ гэхээр яг нэг доотлол руугаа машин аччихсан чинь камерны маань цэник дууссан манайхаа. Тэгээ сая машин руу орж ир цэниглээд нэг цэник нь одоо дүүрэн байна. Гэтэ ажиллаа ачаа дууссан манайхаа. Олон машин. Доотлын энэ хоёр төрүүлээд буу. Гэтэ хамгийн эвгүй нараа. Одоо та хэд энийг харж байна. Гэрэл насаалттай байгаа зин нараа. Энэ нэг цэглэгаан машин болохлээр өөрөө унтардаг заяа. Ерөөсөө дотор нь ороод асааж унтарна гэсэн байхгүй. Ороо суулаа араандаа илээ аслаа. Пи дээрээ тавиад машинаас буулаа. Буцаагаад машин нь
Өөрөө автомат унтартай цаа. Үнэн балаа уустай. За тий за одоо хэдүүлээ. Түлшээ хийгээд тэгээ шууд цаашаа хөдлөө маань. За. За одоо нөгөө ажлын утсан дээрээ машин тэрэг зураагүй батсан гэдгийг ингээ сайхан тэмдэглээд явуулчих штт. Ингээ болох та. Ам бүр амар цангаж байна. Суу. Ингээл жоохон халуун өдөр бол тэгэл 2 литр ус тэгэл шууд ууш шүү дээ. За ажлаа бүр орой л чи дөө. Миний суудал маань харин бамбалцахгүй байна. Яаж бамбалцдгийг гаргаад байсан бэлээ. Тэрийг нь болтгоо. Бамбалцлаа нөгөө нэг донслогон дээр их амар байдгийг. За. Хурна тэр түшийг хараа. Улаан дээр. Юу ч байхгүй. За хаашаа ухраа шүү дээ. Толмолоос янзын сайхан цэвэрлжижээ. Монгол хүн унжсэн гэсэн шиг аа. Нөгөө нэг слок нөхрийг харааж та манайхаа машин дэрэг аим шиг. Арай дэндүү. Бэс шүү те. За гайгүй юм шиг байна. Нэх хахт машин дэрэг харагдахгүй шүү. Эвгүй газар биш шүү те. Саяны зогсоол. Тэгтээ зүгээр. Ажиж байгаа л. Гарчаа шүү те. За одоо энэ гарчих واخа. Янзаг. За. Гэсаа гарчих шүү те манайхаа. Чамч зүгээр. Шийгээгүй л асуудалтай л байлаа да. Түлшин дээр бас жоохон цаг авах нь манайхаа. Оо яаж яхад нь хоёр худалд нь хоёуланд нь орцсон биш та машин. Хүлээх юм дээ. Тийм ээ. За хүлээж явах явц та. Газ гадаа гараад нөгөө нэг гарах зөвшөөрлөө авчи. Энэ нэрээ өрүүлээ. За ажлаа энэ дараад арчихгүй болохгүй байна. Өрүүл маань нэг л халтар болоо явчлаа шүү. Хойно дахиад нэг машин очилж байгаа байна. За энэ ч гэсэн мудгүй юм боллоо шүү тийм ээ. Юу ч гэсэн энэ 7 хоногт орчих. Ингээ бас юу яана? Усаа авнаа хэвлээ. Би ч одоо энэ савнда 15 литр ус аав штт. Усаа аваад тэгээд бэхэлчээ. Тийм ээ. Энэ усаараа нүүр гар мар тэгээд шүд мүдээ аваад байхгүй. Инвест тавчин дөө. Амар шүү дээ. Энэ амар ч гэсэн усан цэвэр юм да тийм ээ. Цаан толгой молгоогоо угаач нөө. Яа зүг. Орч. Видите, пробуйте. Карточ вот. За энэ үлгүйсэн сач яач удаа бас. Юу нэгэд оноо та. Який проблем? Юу харч удаа бас. Ямар ч үс бичиг ориентал гэдэг. Балаа юмтай таарлаа шүү. Який проблем? Добрый? Clean. Ано, Тед. Добрый. Энд килийн хий.
зурчих гал исэн учраас ер нь бол хийгээг бодсон юм аа. Гэсэн чи энэ үлэн амьсгал гарчлаа шүү дээ. Дээс. Ой чаа, газ ихтэй. Хин алдаа гаргах нь хин ер нь буруу юм хийх нүгэ дүлэнтөө л явж байгаа дөө. Тэгээд ажил юм те. Сэрг нөхөр лөө. Okej. BMW. 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 Сайн хийж байгаа юм биш та. Caminhão ok? Окей. Pneumatici ok? Окей. Ok? Окей. За ямар ч байсан. Алдаа засуулаад тэгээд авах шиг боллоо. За усаа битгий да. Энэ хоёрын гол оруулаад итлээ гэж. За. За гарах тиктэй өгнө ямар ч байсан. Гарах зөвшөөрөл аваад болсон манайхаа. Одоо ерөөсөө төлшөө хийх л үлдлээ. Мэдээж хоёр талын том банктай дүүргдэг учраас ер нь айгүй удаан байт юм дөө. Одоо энийг дуусгаар хэдүүлээ урагшаа ороод жишээ хийнэ. Энийг юм одоо хизээ унтрах юм бэ? Одоо хүртэл гэрн асаалттай байх юм. Дуусчих хооронд нь хэдүүлээ. Мапа задлаж малгаад суурлуулж мөрлүүлээд игээ сайхан бэлтжээ. Сүр найдаж юу? Ой шонцсан бах та. Оо энэ шүү дээ. Сүр. За жоох шүсчээ. Ингээл болоо шүү дээ манайх. Тэгэл явчих шүү дээ. Эхний хаяг хийх нэг сонирхолтой. Та хэд харуулнаа. За төлөө юунаас ороод, утаснаас ороод саяны зураг авсан хаягнаас хамгийн ихний буулах хаяг харж. За тэгвэл утлаа. Копид ч нөө нэгээс ах. За тэгвэл утлаа Google Map руу ороод ингээл одоо энэ дундаас аль тэгэл хайна да. Mazda байсан шүү дээ. Энэ хэвтл юм шиг байна да. Энэ хэвтл юм шиг. Энэ юм шиг бах юм. Volvo. Mazda-аас харагдчихээн. За тэгэхээр барыг энэ болж таалаа шүү. Оо энэ ч угсаа Mazda гэж байна шүү дээ. Сайхан их тулгаад тавьчих шүү дээ. 34 30 тулын Лангерлебернер юу гээд байгаа юм бэ те. Энийг унш та манайхаа. Лангерлебер за хэвээ хэл орооцол чинь 102 гэж. За энэ 102 яг мөн. За одоо энэ хаягийг л хэдүүлээ. Хийгээд энэ хаягийн дээр л буулгахандаа машинуудаа. За энэ чинь ийшээгээ ингэж ороод явдаг юм бол байхгүй юм байна тийм ээ. Тэгэхээр хэдүүл яг энэ урд зам дээр л очих юм байна да. Ерөөс. Тэр дараад ингээд яагаад үгүй та. Ингэж орж ирж байна. Энэ дээр дарангууд энэ координат нь гараад ирж байгааз. Энийг ерөөсөө энэ дээр яг бичиж 48 цэг 32 80 гэсэн.
604. Энэ ерөөсөө цэг таслал масал ерөөсөө огт алдаж болохгүй. Займаа. 16 цэг тэг 77. 8300. За гэдэг чинь 167 км юм байна шүү дээ. Ийшээ орж болохгүй юм шүү. Ч болохгүй зам байна. Энийг юм чааж утлаас ороод ирлээ шүү дээ. Аргагүй би энийгээ буруу эзэлсэн учраас энэ намайг ийшээ орох гэж байна гэж өгт мэддэг. Ухарч агаад хажуутлаа игнэр рүү орохгүй бол үуч та. Бүр түлшээ хийх юм дээр амар цаг алдаад болохоо байл. За одоо ингээл хүлээч энэ. За гараа явлаа шүү нөгөөч. Нэг юм. Зогслоо. Карта авъя. Ямар алдсан бэ чи. Энэ дээр сая гараа урагсалж амар алдсан ба шүү дээ. Тэр ямар алдсан. Төвжээтэй байгаа юм шүү юм чи. Манай жолооч Монгол ах хэвээр сүлцдэг ах байна. Энэ минийгээ төгжсөн байж та бүр. Энийг гэхдээ аль болох төгжихгүй байвал зүгээр гэж л юм ах нар мах нар хилдэг л дээ. Яагаад тэгэхээр хэрвээ ингэ төгжчих юм бол хулгаад алдж байгаа түлшийг чинь энэ банк чинь шууд цоолоод өрөндөөд аваа явчихдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө дахиж түлш хийх юм боломжгүй болоод эвгүйтдэг гэсэн үг. Төгжээгүй байгаа үед бол энийг ч онгоолгоод аваа явчихна. Тэгээд дахиж нэмж дараа нь түлш хийхэд ямар асуудалгүй байдгаа гэсэн үг. Тэр одоо альных нь зүг болж таарж ин та хэдэд. Миний бодлоор бол өрөндүүлж ирснээс зүгээр онгоолгоод авахулсан дээр болов гэж бодож штеп. Миний бодол шүү. Энэ онгохоо. Та харин яаж боддог юм бэ те? Түлшний асуудал аюу байгаа. 155. За манай энэ юу ч ажлын энэ колонч ч урамтай хурдан ордог шүү. Зарим колонч амар удаан штэ. За. Арай л удаан ордог шүү. Сайхан сагтал нэ. Ваа. За. 172 хэлж. Жижиг банкнд орлоо. За одоо энийгээ дээшлүүлж аваад дахиад бацсан шүү дээ. 500, 350, 360. За, нэг юм хийх хараа. За сайхан. Нэмэт ичнэ. За, бодондоо одоо. 368. За, энийг нь юу яа? Одоо нэмээд бичин штэ манайхаа. Эдлүүгээ юм. Нэрээ. За, эдлүү хэд авах юм харъя. Энэ бараг 7 хоног нэг ирдэг багтаа тий энэ түлшний сав дууссан. За одоо эн чинь бас хэдэн литр түлш хийснээ бас бичэн шүү дээ. Энийг хийсэн төлсөндөө бүгдийг нэмээд бодчихно энэ дэр. Шилний шингэнээ бас үзчихтэй нэ. Хагалцсан юм шүү дээ. Ялгаар уу тавиад тогтооцсон юм байна. Аль нь үү энэ үү? Энэ. Ханах дардаг яадаг гэж. Одоо
Алах гэж штэ харуулж. За. Янзаг. За явцгаая та манайхаа. Одоо бүх хэмжээтэй болсон. Сайхан бүх юм асуудалгүй сайхан дуусглаа. Нийт 154 км гэдэг чинь 2 цаг явах нэ хэдүүлээ. Нэг юм харин өрүүлээл арчиж чадсангүй те. За өрүүлээ ажиллаа дуусгачаад арчнаа өнөөдөртөө. Энэ машины ядаа хаг чинь нэлээд чанга дуутай юм байна. Салаан руу амар орж ирж байна. Өмнөх машинууд арай бас гайгүйсэн. Энэ бол амар чанга дуутай. Дунаа мөр гэж явлаа даа манайхаа. Манай ажлаас гараад яг энэгээр ингэж явж таардаг стрим дотроо. Тэр тал руу явах юм бол яг энэ дунаа мөр гэж ажиллаа явдаг байхгүй. Зам нь яг тэгж таардаг. Игэрч янз шүү дээ. Энэ өглөөгөр их гоё юм тий. Оо манан зам татал. Яаж хийж яагаад ажилдаа ороод том тэрэгнийхээ гарааг эхлүүлчих юм бол ингээл сайхан шүү дээ. Ачаага ачаал гараа явж байгаа да. Стэгом сайхан шүү дээ. Цаанаас л камерал зүгээр. Анх энэ замаар явхад амар эвгүй байдаг гэж үлээ. Нарийнхаа санагдал. Тэгэл эвгүй. Одоо бүр тасчжээ. Тасаад асуудал болчихж байна. Оо тэнд ч гоё цайз шүү дээ. Цайз юм уу? Сургууль юм уу? Тэр ш тартаа яг урд. Янзаар идэж байна. Сүртэй шүү нэр. Гоё харагддаг шүү. Чод ямар нэртэй хот юм лээ дээ. Ямар ч байсан нэр хүүхдүүдтэйгээ тэгж жагаад ирж нэг хонноо л гэж боддог шүү дээ. Үзүүлнэ гэж аа. Бахтай. Бага явтай юм чаа. Оо тийшээс гоё харагдчих. Тэгээ гоё харагдахаас цааш шүү. Яа ингээд ус мусыг ингээд ойртод харангуут ус нь ингээд ном өнгөтэй болцсон. Онцгой байт юм лээ. Манай Монгол юу н гоё цэвэр устай дөө. Европыг бодвол хамаагүй дээр. Манайхан нэрээ камерны одоо энэ бичиж байгаа үнцэг ямар шүү байна? Боломж юм байна уу? Яаж ийм хийж гэнэ гэдэг. Коммент хэсгээр үлдээгээрэй заяа манайхаа. Ерөнхийдөө шүүмж үлдээгээрэй л гэсэн үг. Тэгэн гут нь тэрүүгээр нь би өөрийнхөө алдаагаа явнаа. За ингэж байгаа маань тэгж байгаа маань гээл тэгэл ер нь засаад явнаа л гэсэн үг шүү заяа манайхаа. Яа энэ гороос явж бай та. Энэ зам их гоё. Яг надад харж байгаа юм шиг харагдаж байна манайхаа. Өө тэ одоо энэ ус нь харагдаж байна хараа. Ном ногоон бод санаа. Тэ. Яста санаа. За одоо нэг 111 км үлдэжээ. Ер нь хоёр дахь буулгалтаа Унгарт арай л амжихгүй юм шиг байна өнөөдөр. Яа тэгэхээр өглөө их орой гарсан. Уул нь 4-5 гээд гарах хэрэгтэй байтал өглөө бүр 7 гэ гарсан шүү дээ. Машин маань амар орой ирсэн. Тэгэл тэр хавцаа ирж таарсан да. Тэгэл ирээл машин тэргээ аваад гарах гэсаар хөтлсаа ингээ 2 цаг өчөж байгаа хөөх. Тууш мөшөө хийгээл. Анаа машин явж байна. Бид чи хоорондоо ингээ зүрхөөр бас гараараа ингээ бинтлээ бас. Хаач таарсан. Манайхан тэгэл хаасайг үл явж байна дөө. За хурдын зам руу орж доо. Манайхан одоо нэг 91 км хэлсэн байна да. Нэр чигээрээ явбал. Дараагийнх ч угаасаа 5-6 гээл хаач. Монгол угаасаа яаж утсан. Амжихгүй байна л да. За яг маргааш өглөө иртгэл болно да. Үсүр зам болохоор жоохон хурд муутай л байна тийм ээ.
За 58 км-ийн дараа салах юм байна. За ингээл шулуунда 58 км. Явах юм зүтэй. Хожигоосоо юу өнгөрөө манайхаа тэр янз амт өнгөрөх шиг боллоо доо. Би сая ерөөсөө харж амцсангүй уртлаа. Уул найз толиндоо ингээд уртлаа нарсан бол тээ. Сайхан амт өнгөрөх шиг боллоо. За одоо 25 км үлдлээ. Яасан сүрхий өнгөрөө тээ. Одоо 7 км үлдлээ. Энд нэг хөөрхөн машин тавьсан байна. Дээр үеийн загвартай л гэж. За орчин доо. Юу гэдэг нэртэй машин бол доо тийм ээ. Канаманууд авдаг загвартай л юм. Бичээсээ. За одоо уулзураар огцон бараа өргөө чигээр явах нэ. Оо цирк ба штэ манайхаа. Явуулын цирк. Нэр энд Европод ингээ явуулын цирк байдаг штэ нэрээ. Тэгээ энд тэнд очоод тоглолтоо хийгээд идэг. Би бүр нэг жоохон багтаал нэг цирк үзчихсэн санагдаад байна. Нилээн жоохон багтаа. Тэрнээс шүтж байгаагүй дээ. Янзээ харагдаж штэ. Picard гэдэг гэртэй юм байна тий. За энэ тойрог дээр бүр ийм сөнөөгч онгоц уу штэ манайхаа. Энийг дээр үеийнхаа ямиг авчиж ирээд энэ тавьчихсан юм шүү тий. За сайн харъя та. Юу гэдэг нэртэй онгоц уу? 17 гэдэг нэртэй онгоц юм. За 1.5 км үлджээ. Бараг л ирчлээ л гэсэн үг дээ. Тэгээ намар болчих дээ. Хамаг юм шарлчих. Энд ч бүр уул ингээ ном ногоон байдаг. Амар гоё харагдав. Юунаас даалны цаасаа буугаал, хурдны замаасаа буугаал. Тэгэл явах зүгээр өстэй. Хамаг юм ном ногоон байдаг. Гэсэн чи одоо бүр шарлаад намар болчих бүр. Цал бонда Мазда тэр биш үү? За аваараа татаад гэрлээс. За энэ л бонда. Тэгэхээр ийшээгээ шахаад битгэн шиг зогсноо л гэсэн үг. Ямар амар ойрхон зөрүүд энэ машинууд. Гэ харсан ч арай. Зогсоолд байгаа машинууд амар ойрхон зөрсөн байна сая. Энэ нэг гарцын онгохоо өрөхгүй бол гарцаалаа гэдэг тэр чи бөө юм бол. За. Шот болгоно манайхаа. Гэтэ буулахаас өмнө нөгөө бичүүгээрээ аваад очиж асуу штэ манайхаа. Энэ өрөнд чи юу вэ? Оо дотроо байгаа штэ Маздагийнх. За тэгэхээр асуудалгүй. За бууцгаая. Ава. Хина. Ааст. Оо халуун байж шүү манайхаа. Хадацсан шүү дээ. Гайгүй ойрхон дул. Яцуулнаа. Манай машин биш үү гэвэл яа нэ. Мөн л гэж байна.
Ороо суух дээр энэ унтрастай л байгаа юм да. Чөө машин. Энэ цэглэхэн машинууд уус амар эвгүй. Юм өргөөгүй шүү дээ манайхаа. Тийм шиг. Өргөхөө мартсан байх шүү дээ. Тийм шиг. Баларх гэж шүү дээ машинаа зураад. За. Хойлоо шүү дээ. Энийг тайлаагүй мэн. Ээжгүй. Босчлаа да. За. Одоо асуудалгүй. Одоо энийг болгоо. Mazda. Зогсоол байна уу? За энд нэг хэсгийг тавьчих юм уу? За нэг дэх машин. Одоо ороод хэлээ. Байна шүү дээ. Hello. I broke 2 cars. Which one? A Mazda or Mazda. a Mazda? Yes. I will 2 call Mazda. someone. One moment. Okay. За нэг шалгалттай хүн рүү ярьж явах шиг байна та. Ich rufe gerade an. Genau. Kann es ja jetzt bei Mazda werden? Kannst du kurz draufkommen? Das ist gut. Super, danke. One moment. Okay. Ja, genau, das hat sie. You can control this address? Here? This address? Make the colleague. They come to you. Okay. Yeah. Тэр хооронд хэдүүлээ. Машин үзтэй. Оо юу вэ? BYD биш төө манайхаа. Дандаа BYD-г машин биш. Хожаа машинууд шүү дээ. За энэ хожаа машинууд одоо хэд вэ? Энэ Монголд их харагдаад байдаг те. Энэ хэдүүлээ энэний үнийг үзье. Энэ ямар машин? 44500 евро. BYD. Hello. Is the Russian? Sorry? I don't understand. I broke the 2 cars. Okay. Mazda. Okay. За энэ хүн төв шиг байна да. Okay. Yeah. This one I give you more 1 car. Yeah. Okay. Next step. Who is next step? 1, 2. Who is 2? Yeah. 2 авахгүй. Okay. I give you. Okay. Яасан ч гинөө. Би лав сая нэг хайхтар ойлгосонгүй. Та ойлгосон уу? Вах туу дахтуух гээл штэ. Юу ч яриад байгаа те. Би бол ойлгохгүй мөн. За одоо хоёр дахь нь буулгаад ямар ч байсан аваад ирээ тэгээд буулгах газар буулгачаад тэгээд л бичвэрэнтэй аваад явна да те. Оо нэрээ манайхаа сая нөгөө нэг зогсохдоо энэ хоёр машиныг буулгаж байгаа гэсэн тохиргоо тэр нөгөө нэг ажлын дэлгэцэн дээр хийхэ мартсан байна шүү дээ. Тэрийг дэлгэцэн дээр дараах. Тэгэхгүй болохоор эн чинь одоо яг юу игээд байгаа ингээл ерөөсөө байн асуугаад дэлгэцэж төлөе. За ингээд болчихдог байхгүй. Далмаар нэг усууч тийм ээ. За одоо энийг буулгасан ба. Сонин цэглэхэн машин. Тэр энэ хараа унтарцсан заяа. Унтраастай байгаа. Тэсэн дэх. Болгосон. Аваар маавар нь яаж хэвчтэй юм бол аваарын гэрэл байна уу? Энэ дэлгэцэн дээр л байх хэрэгтэй та тий. За мэдхгүй юм байна. Цэглэхэн машин мэдчихсэн. Ядаргаатай шүү юм уу? Учир нь ойлгохдохгүй.
За түрүүний сонин гар чинь тийшээгээ заагаад байсан тий. Тийшээгээ гээд байсан. Энэ биш тий түрүүний гар чи өө. Энд цогсож штэ. Хамруу мамхын агуулга цаа. За. Хаалга нараа энэ дээр дарж онгод юм л штэ. Сүртэй бац. За шалгаж өгч байна да нөгтөгч. Аква шиг машин бооз. Гэсэн мөртлөө. Мазда гэдэг. Ингээ харахаар бүр яг аква шиг. За ёо буулга дууслаа манайха бичгээр мөрөндө авчлаа. Камерны маань цэнийг дуусаад энэ. Камерман дангаараа ингээ салгаад малган дээр байж захлаар цэнийг нь айгу хурдан дуусаад. Бичлэг хийдэг энэ дэлгэцтэйгээ цуг байхлаарэ зүгээр айгу удаан 3-4 цаг магч юм уу тасралтгүй бичих тийм боломжтой юм шиг байна. Тэгээд яг ингээ чухал хэсгүүд дээр цэнийг нь дуусаад ах юм аа. Тэр нь жоохон сул талтай юм байна энэ камерын. Бусдаар олж явах бай. За дараагийн газар руу явцгаая. За Будапешт ишигээ зүүн салаа л гэж юм те. Зүүн салнаа гэдэг. Будапешт руу явнаа гэдэг. Тэгээ Будапешт чигээрээ гэж те. Гэл мапа хараа, самбраа хараад хамаг юм ааштай сайхан тулгаж явна шүү те. Хэдүүлээ нөгөө явах зам Будапештээр дайрж байгаа учраас яг тэр хаяг самбраа хараад ерөөдөө явнаа л гэсэн үг л дээ. Одоо нэг цаг 30 минут яваа тэгэл паузлана. Чадах нь үгүй юу руу явж. Монгол руу ороод паузлая гэж бодоод байна. Тэгээ чадах нь үгүй те. Юу болох вэ? Янз харагдаж байна те. Эшиг баруун салнаа гэж те. Оо тэнцэнэ хоёр нөхөр. Хоёр ч штэ зөндөө юм байна штэ энэ чинь. Тавтай айлч те. За эшиг баруун салнаа. Град Будапешт. Будапешт руу сална шүү дээ. Том тэрэг 60-таа явна гэж штэ энэ чинь. 60-аас дэш харах юм бол болох юм байна да. Торгуулах ч мэдхээр юм шүү. Тэр 60-таагаа л явна. 4 км шахуу явах юм байдаг. Будапештийн зам руу орох нь хэвлээ. Ямар сүртэй амгалтай. Монгол солиотой юм зү. Яаж ингэж юм ингэж хийдэг юм бэ? Тэг манайхаа шиг ингэж хараа хурдны замаа хотынхоо дундуур барина гэж тийм юм байхгүй зэ юм шүү дээ. Нэг бол ингэж тойроод нь нэг болохоор яг доор нь идэх хурдны замаа. Одоо ингэж вэ ингэж хотынхоо яг доогуур нь идэх хурдны замаа гэж шүү дээ. Сүртэй хийж байгаа зүйл. Манайхан болохоор яах вэ? Хотынхоо туул хоолой дагуулад ингээд Улаанбаатар хотын голоор ингээд тэр чигээр хурдан зам барина гэдэг юм байна шүү дээ. Эднэр болохоор ингээд газар тавх юм шүү дээ. Ийм л ялгаатай шүү дээ. Оо энийг хараа. Ямар сүртэй навчтэй. Гой би юм шүү дээ. Энэ одоо хонгол хэдэн секунд, хэдэн минут ч яваад байна те. Удаа явдаг шүү. Энэ Град гээд хотод нь нэг доогуур нь явдаг хонгол юм. Тэр бүр амар удаа явдаг шүү дээ. Би тэгж байгаа тэрний секундын нэг тоолыг гэж бодоод байгаа. Бичлэг хийгээд. Яг тэрүүгээр явж тааруул хийнэ. За одоо тэр гарахаалганд харагдаж байна да. Гарцсан. Жижиг тэрэг бол 80-тай, том тэрэг бол 60-тай л юм гэдэг байна. Гүүр янз нь штэ. Чигээрэл гэж юм байна штэ. Сайн л ерөн самбаруудаа ерөн сайн хараад, мапа сайн хараад тэгэл явахгүй бол
Ерөөл юмнуудаа сайн тулгаж л харж байгаа хгүй. Нэг буруу өргөжүүл тэгээл доор ээж 10-аас 20 км тэгэл тойрон шүү дээ. Гарч идэ. Найтай том тэрэг 60-таа хэврээл гэж. Ер нь энэ Венес гартал юм 60-таагаа л тойроод байгаа юм шүү тий. Хотынхоо голоор явуулахгүй. Тгөөсөө хотын голоор том тэрэг яв 20 толтой. Сая энэ гүүрээр ингэж наашаа гарч ирсэн шүү дээ. Нөгөө талаар одоо болохоор буцаагаад гарч шүү дээ. Юу энэ гүүр хараад байгаа. Янз хийж байгаа шүү дээ. Цаашаач зөндөө. Аваа төгжрөөтэй ах шиг үү цаагаараа. Нэлээд олон биш юм шүү дээ. За нэг байктай шалтгаан нөхөр юм шүү. За одоо нэг 80-аас гинэ 60 км хурдтай явдаг замаасаа гарлаа. Одоо нэг гайгүй ингийн зам руу орж байна. Оо энийг хараа. Түвшний сав шүү дээ. Тэ. Амар том шүү дээ. Аа би энэ түвшний савнууд харагдчих шүү дээ. Хаа. Мангар том аа. Өөртөө түвш биш өгөлтөд болохоор амарч юм дөө. Тийм ээ. Янзтай том шүү дээ. Оо. Стат шиг юм холбол цэлхантай юм шүү дээ, тий. Ийм амар юм шүү дээ. Энэ нөгөө нэг үнэтэй дийзел нь шүү дээ. Макс уу шиг. Арай үнэтэй дийзел ахгүй. Ингийн дийзел болохоор арай юм байна. За одоо 56 км энэ замаар явсаар байгаа л тэгэл. Будапештийн Эм1 гэдэг хурдын зам руу орох нь дээ. За Унгарын хил гарч байна да манайхаа. Одоо надад 33 минут үлдсэн байна жолоо барих. Тэгэхээр хэдүүлээ. Унгар руу ороод хамгийн ихний зогсоол тэр. Зогсоод 45 минут авнаа л гэсэн үг шүү дээ. За пост өнөөдөр ч цагдаа магтаа байхгүй шүү дээ. Эсвэл орой болохоор тэгж байгаа болоо. За энэ хоёрыг нэгээр том тэрэг явахгүй л чинь. Тэгэхээр бишиг ярих юм байна. Өөр яваад тэгж тойрч мөрч гарах юм байна да. За энэ нөгөө тэмдэг нь гарч ирж шүү дээ. Унгарыг одоо юу гэдэг гэнэ үү? Магиора цаг магч гэнэ юу гэнэ үү? Миний бол огт мэдгүй л. Уншлах байна да. За энд халт зогсоод тэгээ нөгөө юугаа одоо улсаа солино шүү дээ. Унгар руу орсон гэдгээ. Ингээд солино. За болсон. 18 цаг 45 минутанд Унгарын хил орлаа. Энийгээ бас нөгөө тэр ажлынхаа дэвтэр дээр бичнэ. Ингээл Унгар руу ороод ирлээ шүү дээ манайхаа. Амархан шүү дээ. Хэлмэл гарах бол. За хамгийн ихнээс 500 м цаанаа байна. За ийшээ ороод 45 авчаад. Тэгээ цааш хөдөлтөө. За зогсоол байна уу? Зогсоол байхгүй юм шүү аа. Одоо ч орой болцсон байхгүй болох л та. Ийшээ тавьчих тийм үү? Ийшээ түр 50 гутлаа. 45 авахаас өөр аргагүй мэн л да. Цаашаа тэгвэл өөр ямар ч боломж болцоо алга. За. Чи пауз авч. Пауз. Йоо, за. Одоо нэг 45 минут цайхаа амарч хөвтөж жагаад тэгээ хөдлөө. Одоо сорж ирч. Тийшээ хар согсоолууд нь бүгд дүүрсэн бооз. Тэгэхээр тийшээ оролтгүй гэсэн үг манайха. Тийшээ орох юм бол ер нь цаашаага нефт гарахаас өөр аргагүй. За тэгээ гарах юм бол зогсоол олдохгүй. 18 минут үлдсэн надаа. За. Одоо тэгээ жоохон хөвтөж амарх юм чи.
Хотлээ. Ороо нэг сайхан янзлээ те. Давуугаа дэвсээд, хөнчлөө тавиад, дээрээ тавиал 45 минут амарч шүү дээ. Яа. Оо хинаараа. Ийм гоё эцтэй юм шүү дээ. Монгол хүн унжсэн болохоор бүр яалтч өөр угааз манайхаа, аа? Тийм угаастай. Энэ метр нь харин нөгөө нэг хэмжих юм байхгүй юм шүү дээ нараа. Ийм урт нөгөө хэмждэг юм байдаг өндрөө. Тийм юм байхгүй юм метр нь. Бага ямаараа тэгэл болгондоо. Бүр ингэж ардуур нь хийж эхлэх их амар үү. Би ч нэг амар хөдөлж унтдаг болохоор тийм. Хүнжлээ даваагаа ерөөс дорно. Суглаад гаргаа хийх шүү дээ. Тэгэхгүй тулд ингэ доогор нь ингэ хийчихвэл наа. Нэг хэсэгтэй бол зүгээр. За ер нь болчлоо дөө. Одоо энийгээ дэвсэн гут дээр нь 50 гутлаа. Дээрээ тавиал амарч шүү дээ манайх. Оо нэрээ гарахтаа би ч нэг юм мартаад байсан чи энэ хараа. Суудлынхаа нөгөө энэ хөлрөлтөөс хамгаалдаг юм хийхээ мартсан шүү дээ. Энэ тэгээ яг нөгөө нэг 100% хөлрөлт бол арилахгүй. Гэхдээ ерөөхдөө бас тодорхой хэмжээгээр багасгах юм билэ. За ингээл 45 минут сайхан хөвтөж шүү дээ. Хөшгөө нэг таахан өчт юм уу ингэс хийгээд ингээд тавьчихвал зүгээр юм байна. За. 45 минут нэг сайхан хөвтөж амарч агаад тэгээд цаашаа үргэлжлүүлнэ манайхаа. Эргээд болцсон. Яа, ооролж шээ. Хараа мах тэгээд маргааш ирэхээр болсон уу те? Өнөөдөр ирэхэрэг болсон уу? Аха. Чумэг үү? Аха. Захаагүй шүү дээ. Минийэр хэлчих юм уу? За харин одоо нэмээд чи зүгээр нөгөө нэг авдаг махаа тэгээд хавирга мавирга мал цагсаа өөр юм зохиогүй шүү дээ. За харин дуул хэлчихье. За тэгтэн нэр. За нэг сэрээд босоод ирсэн чи. Юу вэ? 50 минут болцсон ба шүү дээ манайхаа амгалт маань. За. Хөдлөе дөө цаашаа. Одоо ерөөсөө 328 км яваал. Тэгэл зогсондоо манайхаа. За. Let's go. Көр болгоо шүү дээ. За айгуул хоромжлохоор урагшаа унаад аларсан юм. Ойролцоо байгаа мэдтэй. Хаан зогсож болохоор газараа тэгэл тэтэл эд чинь зогссон шүү дээ. Хажуугаар нэг гүйц төрүүлэх гэж байна юм шиг. Энэ секунд болох. За гүйц төрүүлж байгаа шүү. За энийг оруулах таа. Энэгээр л орох гэж байна шүү. За одоо тэр харагдаж байгаа темпүүд байгаа шүү дээ, тэ. Энэ хоёр улаанаар нь бол том тэрэг явж болохгүй гэж. Зөвхөн энэгээр явна л гэж том тэрэг. 60-таа гэж 60 км/цаг хүртэлтэй. Тэр машин ийшээ ороод жинлүүлж байна. Ер нь бол энэ жинлүүрлөө ор гэхгүй бол ийшээ нэг орох шаардлагагүй гэдэг. Манай диспетчер тэгжсэн. Би ч анх мэдгүй ийшээгээ байн ороод исэн чи хэрэггүй л байсан бэл. Сүүлдээ тэгж асуугаад бидснээс хойш огт орохоо байсан. Эдрийг дагаад ингэ сайхан шууд нефт гараа авчдаг болоод байгаа шүү дээ. За одоо судалгүй.
144 км дараа салхантай хэдүүлээ. Ийшгүй. Чигээрээ шулуун л явах та. За явж л байна да манайха. Одоо 222 км үлдсэн байна. Нөгөө алдарт Будапештт төгжрээ гэдэг те. Заман засвартайгаа учраас төгжрээ рүү н орцсон явж л байна. Гэхдээ шүн байгаа учраас юм том тэрэг ерөөс огт харагдахгүй те. Дандаа жижиг тэрэг байна. Тэгэхээр хамаагүй төгжрээ бага байна. Яваад байна гэсэн. Энд дэр чи ерөөсөө 2-3 цаг маг төгжирдэн шүү дээ. Амар төгжир. Одоо ер нь нийт нэг 3 цаг бараг явах юм байна да. 9 цаг болж байна. 10, 11, 12 өнгөрөөгөөд бараг хідүүлээ зогсох юм шиг байна. Энэ янзаараа. За яах вэ? Одоо тэгээд нэгэнтээ яваад очсон одоо зорьсон газартаа очиод зогсохгүй болохгүй. За одоо л дөнгөж Будапешт дээр ирж байна да манайха. Одоо Будапешт 3-ны зам нь тараа доогуура шууд баруун салаад ингээд тойроо явчихдаг. Голоороо биш. За энэгээр ингээд салаал тэгэл хотынхоо төвөр тойроо явчих та. Одоо нэг 183 км гэж байна. 2 цаг гараа. Яваал очихдаа. Нүд жоох андалдаж байна. Янзахт янда агчдсан та. Кевин дотор амар сонсогдох юм байна. Дуун. За ямар ч юм нэг засвартай замаасаа гарлаа. Одоо энэ шигээ засвар байхгүй манайха. Сайхан шулуу 85 тагаа тавих гэж. Сая бол ерөөсөө 60 70 тайл явсаар гал гарч ирлээ. Гэтэ яах вэ? Шүн байгаа учраас ерөөсөө зогсохгүй явлаа. Төгжрээ арай багтай. Машинууд бага. Эргүүрээс жоохон давуу талтай байлаа. Яа, одоо баруун салах гэж энэ да манайха. Мапыг хараа. Гой зааж аваад. Чи нойр үрээд. Тэгээ жоохон дуу мосоосоо явж байна. Өө. Ютубер. Одоо нэг 150 км л үлдлээ тийм ээ манайхаа. Очих байгаа хотын нэр харагдчих шүү. Одоо энэ Сцегийн гэсэн. Энэ хот руу очиж шүү дээ. Харагдаж байна. За ямар ч самбар нөмгөлөө шүү манайхаа. За юу ах вэ? Одоо нэг 2 цаг хавцаал явах юм байна да. Асуудалгүй манайхаа. За энэ арай бараг энэ замаасаа салахгүй явсаар байгаа. Тэгээд буулгах газар очих юм шүү дээ. 135 км гинэ шууд нэвчээрээ. Очих газар болохоор 142 км. Хэд вэ? 8 км-ийн зөрүүтэй юм шүү дээ. Харж байна. Сайхан явах нь тийм ээ. Зөө хажуугаар энэ чинь урам шаачсан хөрх юм очих чинь нэ. Мерседес л баг шиг байна. Хотлогын Toyota юм уу? За, бачи ямар туу сонсож байна? Таагаарай. За энэ уртлын нөхөр чинь 83 таа яваа салдаг шүү. Би ч одоо яг 85 таа. Бол ямар байдаг. Уртлын нөхөр маань 83 таа яваа. Намайг 82 таа болдог шүү. Жолоо ярддаг явдаг хүмүүс мэдж байгаа дөө. Яг 85 таагаа л ямар байдаг юм бол яалтчихгүй. Оо яараа морц гэрэлтэй бро. Гэрэлтэй шилжүүлэлтэй бай. Бас нэг юм ашаачсан. Жижиг. Явж бай. Оо, явж л бай та манайхаа. Одоо нэг 130 км хүртлээ та манайхаа. Дуусгаад л шүү те. Энийг хараа. Зогсоолоод үрсдэг. Пиг байгаас та манайхаа. Том тэргүүд шавцсан биз дээ. Шилийн зогсоолыг болоо.
зогсоолоод одоо ий байгаа одоо. Орой болцсон. Алдарсан. За яг хөө тэгээд одоо нөгөө зогсоол маань байж авах хаа л гэж найдаж байна шүү дээ манайхаа. За манайхаа шээс үрээд болдгоо шүү. Давсыг хагарлаа. Зогсож болохоор газараа бол хальт зогсоо тэгээд нэг шээмээр байна манайхаа. Тэгвэл бол үстэй давсыг хагарлаа. 0 руу нь бол угаасаа оролтгоо. Яа тэгэхээр төлбөртэй. Газ шээгээд гарахын оронд төлбөртэй 0 мол руу бол ормооргүй л байна. €1 мороо гэж байна шүү дээ одоо 0. Энэ өөр ингээд өвтөх шиг гараад яг болон зогсож жагаад газ шээчээд тэгээд буцаагаад замдаа гармаар байна. Уулын ч одоо 82 км л үлдсэн байна л да. Гэтэл ч одоо шээс өрөхгүй байна. Оо чи цагтаа зогсож штэ шээх гэсэн чи. Шээж болохооргүй болчлаа шүү манайхаа. Цагтаа зогсож байна. Тийм ээ. Яг шээ гэсэн газарт байна. Цагтаа байж шүү дээ. Ийшээгээ ингээд хальт зогсчихвол яадаг бол. За болохгүй багтахгүй байна дөө. Хойдол бүр амар шийлүү гараад. Стоп тэмдгэн дээр заавал зогсохгүй болохгүй. Үрийнхээс ч ийшээгээ харц зогсоо шийдчмээр юм байна да. Гол ч одоо шийх газар хэцүү шүү дээ. Замдаа хөдлөе манайхаа. Ашиггүй. Баба. За, явцгаая. Явсан километр хэд байна өнөөдөр? 497. За нэг 500 км л одоогоор явж байгаа юм. Тэгээд энэ 81-ийг нэмэхээр чинь 580 хавцаал болох юм тий. Өнөөдөр явсан километр. Тэгэхээр яг тэгээ болноо л гэсэн үг шүү дээ. 520 лөө. 520 байдаг баг шүү. Өдөрт явах ёстой километрийн хэмжээ. 520 ба түүнээс дээш гээд байгаа шүү дээ. За одоо тэгээ юу хүн байх вэ дээ? Ирлээ дээ бараг тийм ээ. За одоо нэг 44 км үлдэж байгаа манайхаа. Энэ зогсоол руу ер нь ороод зогсчих дөө. Явхаар гоё шүү. Толгой задрах. Аргагүй лөө 5 цагт босоод тэгээ одоо явж шүү дээ. Ороо зогсоод байвал зогсоод байхгүй бол тэгээд цаашаа явж л байна тийм ээ. Өөч байхгүй байна уу? Том зогсоод биш юм байна. Жижиг юм зогсоол юм биш үү? За энд бол угаасаа байхгүй байна. Араас бүгдээрээ наалаад зогсчихжээ. За одоо тэгвэл цаашаага дахиад явахаас аргагүй төвлөлээ дээ. Явъя. Дуур яах вэ? Тийм ээ. За орж ирлээ дээ манайхаа. Яста гүрэж явсаар гад ороод ирлээ шүү. Одоо энэ колонк. Тэр харагдчихна. Тэр колонк руу эргээл зогсчихвол тэгэл. Яа ингэ зогсоход болно доо. Өөдөөс машин ирээд энэгээр гараа явчихна. Тэгээ ямар ч асуудалгүй болох баста доо.
За, гарч харъя. Яа, дэжгүй. Ингээд зогсчиход асуудалгүй байна. Энд гэхдээ сая энэгээр орж ирэхдээ мод жоохон шүргүү яав. Машин тэрэг маань зурагчааг байгаа. Гайгүй харагдчихээн тий. Яг тар шүргсэн юм харагдахгүй. Энд нэг жоохон шүргсэн гэж магадгүй. Гэтэл гайгүй харагдчихээн дөө. За амрыда манайха. Амарцгаая. Ядарч унах нь 17 минутад байхад төрж ирээ зогслоо шүү дээ. За одоо амралт дээрээ тарч штэ. Ингээл болоо да манайх. За. Ямар ч байсан дууслаа манайха. Одоо нэг яг 12 жоохон өнгөрч байна. Ямар ч л байсан нэг бодсон газараа ирээд зогслоо. Ашгүй азар энд ямар нэгэн машин тэрэг байхгүй байна. Энд бас нэг том тэрэг зогссон байсан бол тэгэл гисүүдлээ шүү дээ манайхан зогсоол байхгүй. Гэтэ байхгүй байх гэж найдал тэгэл ер нь бол шууд л наашаа чичирдэлтэй. Одоо тэгээ маргааш өглөө тэр замын цаана харагдаж байгаа BMW-д машинуудаа бүгднийг буулгана манайха. Тэгэхээр ингээл амар гэсэн үг байхгүй юу. Гэхдээ нэг асуудал нь одоо ингээ 12 цаг болж байгаа шүү дээ. Тэ хэдүүлээ чи хамгийн багтаа 9 цаг амрах хэвээр. Тэгэхээр 9 цагаас эхлээд ажил эхэлнэ гэсэн үг. Ажил маань нэг бага зэргийн жоох орой эхэлнэ л гэсэн үг. Тэгтээ яах вэ тэгэл. Нэгэнтээ эхний өдөр ингээд оройтцсан юм чинь цааш та тэгэл жоохон шахаж явсаар байгаа л гайгүй цагаа эрт өглөөрт хөдөлдөг болгондоо 3 дахь 4 дахь гэхэд ерөөхдөө гайгүй өглөөрт хөдлөх одоо нэг юу руугаа темп руугаа ер нь орчих واخ л гэж бодож байна манайха. За мөн ч одоо амарлаа. Энэ видео бараг хэдэн минут болчих вэ? Бараг 2 цаг мэг буснаггүй амар урт видео л боллоо. Ямар ч байсан тэгээд дажгүй яваад цаахаа ирлээ. За тэгээд видео минь дуустал нь үзсэн дэвчээртэй та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд subscribe дарахаа мартаа манайха. Энэ жил ямар ч зүйл хэдүүлээ нэг 10,000 болох санаа байж тээ YouTube манай. За баяр та манайха дараагийн бичлэгээр уулзцгаая.